засгийн газрын гишүүд сайд нар ч гэсэндээ бас нэг төдийлөн анхаарахгүй ийм байдалтайгаар энэ төсвийн хилцүүлэг өрнөж байна. За тэр түүнээс гадна бас засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл маань ч гэсэндээ анхнаасаа өргөн баригдахдаа яг нийгэм тулгамдсан тодорхой асуудлуудыг огт шийдвэрлэхийг зориоггүй маш тийм залхуу төсөв өргөн баригдсан шүү дээ. Тэгээ тийм ч учраас одоо жишээл явцын дунд энэ багш эмчнэрийн цалинтай холбоотой асуудал ч гэдэг юм уу асуудлууд гарч ирсэн. Тэгээ тэр утгаараа бол энэ удаагийн төсвийн хилцүүлэг бол маш олон талаар бол шүүмжлэл зүйсээр дагуулж байгаа. Тэгээд яг хөө миний хүлээлт юу вэ гэхээр ямар ч нөхцөлд бол одоо энэ төсөв бол бас богино хугацаанд тодтогдож таарах бах. Тэгжиж ер нь бол одоо ингээд нөхцөл байдлууд бас арай илүү ойлгомжтой болох бах. За дээрээс нь зүгээр урт хугацааны бас асуудлууд ч гэсэн ажиглагдаж байна. Яг одоо эдийн засгийн байнгын оролдоод эхэлж байгаа л ерөнхий сайд нөгөө 5 жилийн үндсэн чиглэлээр танилцуулах гэж байгаа. Тэгээд 5 жилийн чиглэлт нь араас нь яваад байдаг тий. Тэгээд энэ удаагийн хилцүүлэгтэр ч бас төсвийн хүрээчин болохоор бас ард нь орцсон тууж яваа. Тэгээд гих мэдчлэн бидний ерөөсөө бүх тэр нөгөө хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлууд бүгдээрээ ийм алдаатай болцсон байгаа байхгүй. Тэгэхээр бол маш их тийм одоо юу гэдэг сэтгэл хангалуун бус байна. Тэгээд энэ төсөв бол яг одоо 15-ны дотор бол батлагдах байх. Тэглээ гэд ер нь бол богино хугацаанд бас засгийн газрыг энэ одоо төсвийн тодтголыг бараг оруулж ирэх гэж шахах зүйтэй гэж харж байгаа зөв хөвөний хувьд л. Хүсчсэн хөгжил нэрээр нэг 180 тэрбумыг хөрөнгө оруулалтын нэмж оруулж ирлээ. Тойргуудад ялангуяа арслан намын гишүүдийн тойрог тавьж өглөө гэдэг юм шүүмжлэл байгаа шүү. Энэ мэдээлэл одоо тэр нэг цаастай мэдээлэл яваад энэ гишүүдэд очсон уу? Сэтгүүчнүүд олдохгүй юм. За би төсвийн байнгын хороонд бол байхгүй. За энэ удаагийн төсвийн ажлын хэсэг ямар байдлаар яаж байгуулагдсан бэ гэхлээр одоо нодлон бид нар ч бас хэд удаа төсөв хэлсэн шүү дээ тий. Тэгэхэд бол нодлон бол ямар байдлаар асуудал шийдэгдсэн бэ гэхлээр улсын хурлын даргын захирамжаар бүх намуудын төлөөлөл орсон тийм том ажлын хэсэг гараад зөвхөн төсвийн байнгын хороо биш тий бусад бас байнгын хорооны бусад гишүүдийн бас оролцоог хангасан байдлаар төсвийн ажлын хэсэг гараад ажиллаж исэн. За миний хувьд бол тухайн үед жишээлх юм бол тэр нөгөө ерөнхийлөгчийн хоргийн ар дээрээс ботсон төсвийн тэр нэг ажлын хэсэгт нь ажиллаад ингээд бас тодорхой урсгал зардлуудыг бууруулах тал дээр нь ажиллаж исэн гэх мэт. Гэтэл энэ удаад яасан бэ гэхлээр нөгөө улсын хурлын даргын захирамжаар нөгөө ажлын хэсэг байгуулъя гэхлээр энэ улсын хурлын даргын чин байгаа нь ойлгомжгүй байдалд орсон. Тэгээд даргын захирамжаар бүх намуудын төлөөлөл хангасан юм олон талын оролцоотой тийм ажлын хэсэг байгуулж чадаагүй. За тэгээд ямар гарц шийдэл хайсан бэ гэхлээр төсвийн байнгын хорон дээр ажлын хэсэг байгуулъя гэдээ явсан. Гэтэл байнгын хорон дээр байгуулах ажлын хэсэг болохоор нөгөө максимум 10 хүнтэй байдаг. Тэгэхээр чи нөгөө нэг олон хүмүүсийн оролцоог хангана гэдэг асуудал чинь бас ингээд томигдчихж байгаа байхгүй. Тэгээд манай бүлгийн хувьд болохоор нөгөө даргын захирамжаар байгуулагдах ажлын хэсгийн хүнд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулах хүмүүсийнхаа нэрсийг бөгөөд одоо өгцөн байсан. Гэтэл яг тэр нөгөө бүлгээс очсон саналын дагуу ажлын хэсэг бас байгуулагдаагүй. Тэгээд төсвийн байнгын хорон дээрээс үндсэндээ төсвийн байнгын хорооны даргын үзмжээр ажлын хэсэг байгуулагдаад явсан. Тэгээд тэр хүрээнд бол одоо ингээд нөгөө маш олон мэдээллүүд тэр хэмжээгээр хомигдчихжээ. Яг л зөвхөн төсвийн байнгын хорооны гишүүд те зөвхөн одоо тэр нөгөө төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг. Тэгээд тэр утгаараа бол одоо яг нөгөө ил тод байдал бол хангахгүй байгаа гэдэгтээ бас санал нэг байна. Яг гэхээр төсөв гэдэг чинь ерөнхийдөө бол зөвхөн төсвийн байнгын хорооны ажил биш тийм ээ. Бүх одоо нөгөө одоо улсын хурлын хамгийн чухал одоо онцгой бүрийн эрх штэ тийм ээ. Тэгэнгүүт тэр утгаараа бол одоо яг энэ нөгөө хилцэж байгаа процесс бол маш олон бас алдаа дутагдaltaй явлаа. Тэр төсвийн байнгын хорооноос гарсан тэр янз бүрийн бичиг баримттай бол танилцаагүй байгаа. Яг л тэр чинь ирэхгүй байгаа байхгүй одоо би гишүүн биш байгаа учраас тийм ээ. Тэгэхээр гих мэтчлэн бол проблемууд бол зөндөө байгаа. Тэгэхээр цаашдаа бол одоо би зүгээр яг хувь хүний хувьд бол тэгж л бодож байна. Ерөөсөө за төсөв батлагдлаа араас нь ер нь бол засгийн газрыг тодтдог гэж шахна. Тэ тэгжиж бид нар одоо яг нөгөө голдрлоор нь эрхүү шин одоо ардын намынхан тэр асуудлууд нь шийдэгдээд тэ одоо юу гэдгийг нэг төр зэсэг бас нэг бүтэн болоод байгаа тийм ээ ядч нэг их хурлын даргатай энэ төр болмоор байна шүү дээ. Тэгээ тэр бол одоо эрх баригч намын одоо бүрийн эрхийн асуудал болчиход байна шүү дээ. Тэгэхээр бид бол одоо бас хардсан чинь хүлээж байна. Эмч нарын цалин нэмэх боломж байна уу? Ер нь бол арай цалин нэмэх бол боломж бүрэн дүүрэн байгааг бид нар харсан шүү дээ. Тэ анх болохоор өвдөн засгийн газар төсөв өргөн барихтаа бол ямар ч орон зай байхгүй тийм байхгүй нэ тэрэ гэж ярьж исэн боловч ингээд улс төрийн шахалтанд ороод ирэхлээрээ одоо нэг юм орон зай гаргачихж байгаа байхгүй. Тэ тэгэхээр улс төрийн шахалтыг заавал үзүүлээд авах хэрэгтэй юу? Аль эсвэл одоо энэ нөгөө шинэ засгийн газар чинь болохоор одоо бид нар өөрчлөлт хийж чадна гэсэн тийм итгэл үнэмшилтэйгээр гарч ирсэн ээ. Тэгэхээр нийгэм тулгамдсан асуудал дээр юм одоо улс төрийн зориг тий одоо тийм хүсэл зориг гаргах хэрэгтэй шүү дээ. Заавал тийм шахалтанд оруулаад тий одоо юу гэдгийг ингээд
тэгээд байх албагүй. Тэгэхээр бол би бол орон зай бол хангалттай байгаа гэж бодож байгаа. Бид нар чинь ингээд өнгөрсөн 5-6 жилийн дотор манай төсвийн одоо хэмжээ хэд дахин нэмэгдчихэд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол одоо тэр урсгал зардлуудаа хасах, одоо энэ төрийн энэ ахгар бүтцийг цомгтгох, тийм ээ. Одоо наазахын энэ олон яамдуудаа зөвлөлтөө, тийм ээ. Тэр одоо Ардсан намын нодлон хавар өгжсэн шаардлага болохоор одоо яамдын тоог бол 9 болгоё гэсэн нэг тийм бас шаардлагуудыг хөргүүлж исэн. Гих мэдчлэн өчтөн олон орон зайнууд бол байгаа. Тэр хэмжээгээр улс төрийн зориг гаргаж ажиллахгүй нэг манлайл харагдахгүй гэж хэлээ да. Энэ бодлогын манлайл бол одоо засгийн газраас л орж ирэх хэрэгтэй тийм ээ. Яг л засгийн газар өөрөө төсөв өргөн барьж байгаа учраас. Тэгээ төсөв гэдэг чинь бол засгийн газрын одоо бодлогын гол үндсэн хэрэгсэл. Гэтэл тэр нөгөө үндсэн хэрэгслээ ерөөсөө ингээд нөгөө нэг хойшин тавьчаад тэгээ нэг хүмүүс шахаад эсвэл одоо юу гэдгийг салбарын төлөөллүүд жагсаад ирэхлээр өөрчлөлтөг гэж болохгүй байхгүй. Тэгээ одоо үндсэн 5 жилийн үндсэн чиглэлээ танилцуулж явах шиг байна. Одоо тэрийг нь бас сонсно. Тэгээд ер нь цаашдаа бол ингээд төсөв бас дахиад тоттоход явах нь зүйл ах гэж харж байгаа. За баярлалаа.